За эрхэм хүндэт ээж аваа та бүхэн бид өнөөдөр хүүхдийн суурь өвчний талаар зөвлөгөө өгөх гэж байна. Хүүхдийн суурь өвчин гэдэг нь бол хүний эрүүл мэндийн багна болсон цаашдаа өвдөхгүй байх үндсэн заашгүй энэ дөрвөн өвчнөөр өвдүүлэхгүй байхын төлөө эцэгчүүд анхаарах ёстой нэгэн мэддэхүүний талаар ойлголт өгч байна. За нэгдүгээрт хүүхэд маань төрсэн цагаас эхлэн цус багдалтгүй, хоёрдугаарт тураалгүй, гуравдугаарт харшил, диатезгүй, дөрөвдүгээрт витамин D-ийн дутагдaltaгүй байх ёстой юм а. Хэрвээ энэ дөрвөн өвчнөөс бид нар сэргийлж чадах юм бол цаашдаа хүүхэд маань эрүүл сайхан иргэн болоход бидэнд нэн тус болдог. Ийм учраас та бүхэнд энэ дөрвөн сэдвээр цувралаар зөвлөгөө өгч байна. За өнөөдөр та бүхэндээ хүүхдийг тураал өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгье. За хүүхдийн тураал гэдэг нь хүүхдийн хоол хүнсэнд уураг, амин дэм, эрдэс бодис, илчлэг дутагдсанаас үүсэж байгаа эмгэгийг тураал буюу хоол тэжээлийн дутагдал гэж нэрлэдэг юм а. За хоол тэжээлийн дутагдал нь бол хүүхдэд илэрхснээрээ хүүхэд бол цаашдаа маш сул дорой өвчлөмтгий, дархлаан суларсан ямар нэгэн урлагийн болон сурлагын амжилт гарах амжилтууд нь удаашрсан гэх мэт олон талын гаднаас харагт өөрчлөлт байх боловч дотроо маш хүн тураалын үед бол бодисын солилцооны эргэшгүй өөрчлөлт ороод эргээд энэ нь хүүхдийн эрүүл мэнд амь насанд хүрч болох аюултай байдаг юм а. За хүний хоол хүнсэнд уураг, өөх доос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, ус бүгдээр оролцоотой бөгөөд эдгээр нь бидний хоол тэжээлээр орж идэг журамтай. Уураг бол хүний хоол тэжээлийн 15%-ийг эзэлдэг бөгөөд өөх тус нь 30-аас 33%-ийг, тэгээд нүүрс ус нь бол 55%-ийг, ус би хүний биеийн жингийн 60-аас 80%-ийг эзэлдэг бөгөөд эдгээр нь бодисын солилцоонд идэвхтэй оролцдог. За хэрвээ бид эдгээрийг хоол хүнсэндээ дутагдaltaй байгаад байх юм бол хүүхэд маань эдгээр бүтээгдэхүүний дутагдлаас болоод маш их хүнд өвчин тусдаг. Жишээ нь витаминыг дутагдахад ямар нэгэн төрлийн витамин дутагдахад өөрөө нэг хүн төрлийн өвчнийг авчирж яадаг. Хэрвээ йод дутагдaltaй байх юм бол сэтгц, оюун ухааны хомсдолтой байх, витамин А дутагдах юм бол хараа муутай, өсөлт хөгжилт удаашрах, өвчлөмтгий болох гэх мэт ямар витамин дутагдан тэр болгон өөрийн ямар нэгэн хүнд өвчнийг үүсгэж яадаг учраас бид аль ч витаминыг дутаахгүй, аль ч эрд цойцыг дутаахгүй жигд хоол хүнсэндээ авчивэл бид нар хүүхдээ эрүүл сайхан өсгөх боломж байдаг. За тураалд оруулж байгаа үндсэн шалтгаан нь бол ерөнхийдөө жирэмслээс өмнөх ба жирэмслээс дараах гэж хоёр хуваадаг. Жирэмслээс өмнөх гэдэг нь бол их жирэмсэн болохоос өмнө ерөнхийдөө хоол тэжээлийн дутагдaltaй байх, хүнд өвдөх, ерөнхийдөө архаг өвчнүүдтэй байх гэх мэт шалтгаанаас цаашдаа үүсэж болдог. Жирэмслэлтийн үед мөн ээжийн хоол тэжээл, мөн жирэмсний хордлогууд, биеийн ачааллууд, түүнээс гадна эхсийн байрлал, эхсийн цусан хангамжийн дутагдал, шохойжилт энэ гэж янз бүрийн шалтгаанаас үүсээд бид жирэмсэн үеэс бас уургийн хоол тэжээлийн дутагдaltaй төрөх тохиолдол бас цөөнгүй байдаг. За тэгвэл төрсний дараа гүйцэд төрсөн, хугацаанда төрсөн, ямар ч жинтэй төрсөн байсан гэсэн бид хүүхдийг бол зөв хооллоод явах юм бол хоол тэжээлийн дутагдaltaгүй дутуун яриаг ч гэсэн бид нар хоол тэжээлийн дутагдaltaгүй хэвийн сайхан өсгөх боломж байдаг. Тийм учраас бид нар хоол тэжээлийн дутагдалд оруулахгүй байхын тулд эхчүүд төрсний дараа 30 минутын дотор хөхөөрөө хөхөөлөх, хөхийг яг зөв цагаар хүүхдийнхаа хүссэн үед нь хангалттай хэмжээгээр өгөх, түүнээс гадна бол нэмэлт хоолнд цаг хугацаанд нь оруулах, хүүхдэд өгж байгаа хоол тэжээлийн хэмжээ нь хангалттай, бас илчлэг уураг, амин дэм бүх байдсан хоорондоо зохистой, тэжээллэг, хүүхдийн бие насны онцлогт тохирсон байх шаардлагатай байдаг юм а. Ерөнхийдөө бол нэмэлт хоолнд оруулахдаа хизээ оруулахаас их хамаардаг. Нэмэлт хоол гэж хүүхдийг ингээд өсөж хөгжөө том болохын хэрээр хөхний сүүний найрлаганд байгаа шим тэжээлтэй бодисууд нь хүүхдийн өсөлт хөгжлийн хэрэгцээг хангаж чадахгүй болоод ирэхээс гаднаас нэмэж өгч байгаа тэр хоолыг хэлдэг. Хүүхд энэ нь бол хүүхэд болж өгвөл 6 сараас хойш нэмэлт хоолнд орох ёстой бөгөөд хэрвээ хүүхэд маань 4 сартаагаас эхлээд жин алдагдаж ирэх, ээжийн сүү багасах, ямар нэгэн өөр шалтгаанаар бол 4 сараас эхэлж нэмэлт хоолнд дасгаж оруулж болдог. Хамгийн эхэлж оруулж байгаа нэмэлт хоол маань бол ерөнхийдөө каш, цагаан будааны зутан, тэгээд цаашдаа бол тараг, нухаш гэх мэт зүйлсээр дасгаж оруулдаг. Нэмэлт хоолнд оруулахдаа хоёр зарчмыг баримталж оруулдаг. Хамгийн нэгдүгээрт дасгаж оруулах. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл
өнөөдөр өгж байгаа хоолоо 2 халбаг өгөөд маргааш нь 4 халбаг, тэгээд 8 халбаг, тэгээд 16 халбаг гэх мэт айжмаар хэмжээг нь нэмэж өгж айжмаар 150-аас 160 мл болсны дараа тэрүүгээрээ 7 хоног хоолсны дараа дараагийн хоолнд оруулдаг. Хоёрдугаарт 2 хоолыг зэрэг эхлэхгүй гэсэн зарчим байдаг. Энэ нь болохоор одоо хүүхдээ манай хүүхэд нэмэлт хоолнд орох болсон байна гингүүтээ өглөө нь каш өгснөө, оройн нь тарг өгдөг ч юм уу ингэж ерөөсөө болдоггүй. Тийм учраас хүүхдээ эхэлж бид нар юу ч өхний сүнээс өөр юу ч идэггүй байсан дээр ариухан ходоодонд гаднаас оруулж байгаа бүтээгдэхүүнийг ходоодыг цочроохгүй айжим дасгах маягаар оруулаад өгөх юм бол бид нар цаашдаа хүүхэд маань ходоод гэдсний хямралтай өвчлөмтгий сул дорой болох байдлаа сэргийлж чадж байгаамаа. За 6 сартаагаас эхлээд бантан махаа хоолоо өгдөг. Тэгтээ бантангаа өгөхдөө бол эхлээд бол бас л нөгөө нэмэлт хоол оруулах зарчмаа бариад эхлээд 2 халбаг, дараа нь 4 халбаг, 8 халбаг гэх мэт 2-ын үр дээрээ нэмэж явж байгаа 150-аас 160 мл-ийг бол өгч ингэж бантангаа тасгадаг. Эхний үедээ бол бантанд ямар нэгэн хольц байхгүйгээр өгдөг бөгөөд цаашдаа бол дан бантан өгөөд ахаа хүүхдэд зөвхөн нүүрс ус уург хоёрыг өгдөд бусад одоо нөгөө витамин эрдэс байцын дутагд орох аюултай байдаг учраас бид нар бантангаа баяжуулж өгөх төрөл бүрийн цутан шүлөгч хүүхдээ эрүүл байлгахад онцгой анхаарах хэрэгтэй байдаг. Үүний тулд бид нар буйцаа, хулуу, вандуй цэцэгт байцаа гих мэтчлэн мөн лууван төмөс энтрээр баяжуулж бантангаа айлтгаар баяжуулан олон төрлийн болгож өгч бид нар хүүхдээ хоолнд дур сонирхолтой байлган дээр нь хоол тэжээлийн дутагдлаас хамгаалах боломжтой байдаг юм аа. Тураал гэдэг өвчнийг дотор нь 2 ангилдаг. Ерөнхийдөө хүнд тураал гэж ангилдаг. Ер нь тураалд орцсон тохиолдолд бол хүүхдээ харахад биеийн жин гаднаас харагдах хамгийн анхны шинж тэмдэг бол наснаасаа биеийн жингээр хоцорсон байдаг юм аа. Тэгээд хүнд тураалын үед бол 2 хөлн хавантай хүүхэд магадгүй цаашдаа амьсгал зүрхний үйл ажиллагаа алдагдсан, маш хөдөлгөөний итгэхгүй, сул дорой ядарсан байдалтай байх бөгөөд энэ үед жингийн алдагдал маш өндөр, биеийн жингийн 25-30%-аас дээшээ болж одоо алдагдсан байхад хүний амь насанд хүрч болох аюултай. Түүнээс нааш боёо одоо 1 2 3 дугаар зэргийн тураалын үед бол хүүхдийг харахад биеийн жингийн алдагдал хамгийн түрүүнд ажиглагддаг. Түүнээс гадна хүүхдэд бол өвчлөмтгий, сул дорой байх, дархлаан суларсан байх, хөдөлгөөний итгэхгүй байх, сурлага муудах, тэгээд уур уцаартай болох гэх мэт бусад дагалдах шинж тэмдгүүд ажиглагдчихэдэг гаднаас гарах байдлаараа. За тэгвэл бид нар тураалыг онцлохдоо хамгийн нэгдүгээр цар бүр хүүхдээ эмчид үзүүлж жингээ хянуулснаар л оншилдог. Хэрвээ бид нар хүүхдийн маань биеийн жин байх ёстой хэмжээнээсээ алдагдаад доошо буурж явах юм бол заавал хоолны эмчид буюу хүүхдийн нарийн мэрэгжлийн эмчид хандаж тураалын зөвлөгөөг авдаг. Хэрвээ бид нар хүүхдээ жингийн үзүүлэлтээр тураалтай гэж онцлох юм бол хамгийн нэгдүгээрт хоол тэжээлд нь үнэлгээ өгөөд энэ хүүхдээ идж байгаа хоолны илчлэг, уур, гөөх тос, нүүрс ус тэр хүүхдэд орж байгаа амин дэм эрдэс бодис зөв байна уу гэдгээ заавал үнэлүүлдэг. За нөгөө талдаа хүүхдийнхаа эрүүл мэндийг бас одоо ээж өрөнд дэлгэрэнгүй үзлэг хийгээд энэ хүүхдэд хоол тэжээлийн хямралд орох ямар нэгэн одоо шалтгаан өвчин байна уу гэж олж илрүүлдэг. Түүний дараа бол одоо хүүхдтэй эхийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулж одоо хүүхдийн хоол бэлдэх, хүүхдийг хэрхэн хооллох, хүүхдийн одоо онцлог зэргийг бол ээжид одоо эрүүл мэндийн боловсрол олгосноор бид нар тураалыг эмчлэх боломжтой байдаг. Хэрвээ тураал гэдэг өвчнөөр бид нар онцлогдсон байх юм бол ер нь эмчлэхэд зөвхөн л хоол тэжээлэл байдаг. Тийм учраас бид тураал өвчнөд хэрвээ ямар нэг шалтгаанаар хүүхд маань орчих юм бол буцааж эмчлэх гол эмчилгээ нь бол зөвхөн зөв хооллолт байдаг учраас ээжүүд эцэг эхчүүд үүн дээр онцгой анхаарч өөрсдийнхөө мэдлэг чадвар хүүхдийн асаргаан дээр илүү анхаарал ирэх юм бол зөвхөн тураал гэдэг өвчнийг ээж аавтаа өөрөө эмчлэх боломж байдаг юм аа. Тураалд орсон тохиолдолд эцэг эхчүүдийн ингээд хүүхдэд жингээ алдагдалт болсныг ихэнх нь мэдээгүй явж байдаг. Тэгээд жин өндрийг хэмжээд ингээд байх ёстой жинд нь харьцуулаад гаргаад өгөхөөр жингээ алдагдaltaй байж байдаг. Тэгэхээр энд хэн их одоо тураалд оруулсан байдаг вэ гэвэл хамгийн нэгдүгээр хүүхэд маань хүнд өвчтөй өвдсөн хүүхдүүд дараа нөхөн сэргэж одоо өвдснийхэн дараа илүү эрчимтэй хоол тэжээлийн идэвхжүүлээгүй байдлаас олж хүүхэд маань жингээ алдагдалд орсон байдаг. Нөгөө талдаа тархины даралттай янз бүрийн өвчтөй хүүхдүүд
хүүхдүүд бол нөгөөсөө хоол идэх дургу байдаг учраас идэхгүй байх гэж орхисоор байгаад бас жингээ алдагдалт хизээнээ орсон байдаг. Ер нь дутуу няраагаас илүү гүйцэд няраа, илүү ялангуяа 4 кг төрсэн, 3 кг 500-аас дээш гүйцэд төрсэн нярaan ээж аав нар маш их сэтгэл нь амарцсан байдаг учраас ингээд нөгөө хүүхэд нь тураалтай болсон ч гэсэн нөгөө үеийн хүүхдүүдтэйгээ харахаар адилхан тэрнээс нь жижигхэн харагдахгүй байгаад харин тураалтай гэдгийг ерөөсөө мэдэхгүй яваад идэг. Гэтэл хүүхдийн төрсэн жин болон өсөж сар тутам нэмэгдэх жинтэй харьцуулаад ирэхэд жингээ алдагдал тийм хүүхдүүд нь илүү орсон байдаг. Харин дутуу нярианууд бол манай хүүхэд чинь нөгөө дутуу юм чинь манай хүүхэд хүнд өвдсөн юм чинь ингээд илүү анхаарал тавиад илүү авсаргаад дутуу няриан дотор жингээ алдагдaltaй хүүхэд харьцангуй бага байдаг. Тэгэхээр бид нар энэ тураалд бол нөгөө хэд сэтгэл амгалан байснаар нь аяндаа нөгөө идэвхтэй биш асаргаагаар байснаасаа болоод тураалд оруулцдаг тал байдаг учраас ээж аавд сар болгон хүүхдийнхаа биеийн жинг хянаад яг сар тутамдаа нэмэгдэх жиндээ байна уу гэдгийг заавал анхаарч явах хэрэгтэй байдаг юм аа. Нөгөө талдаа ээж аавудаас гардаг нэгэн алдаа бол хүүхдээ яаж нэмэлт хоолнд ер нь ээж аавд хүүхэд төрхөөс өмнө хүүхдийн асаргааны талаар мэдлэгтэй, нэмэлт хоолнд орохоос өмнө нэмэлт хоолны талаар мэдлэгтэй байж хүүхдээ хоол тэжээллийг нь зөв өгөхгүй, зөв асарахгүй байснаас зөвхөн асаргааны алдаанаас олж маш их өвдүүлдэг. Тэгэд үүний нэгэн жишээ бол хүүхдтэй хүний амаар хоол өгдөг. Тэгж оруулдаг гэсэн, ингэж оруулдаг гэсэн гэж ингэж хоол тижэл өгөөд нөгөөх нь одоо хүүхэд нь тэр айлын хүүхдэд тохирсон ч өөрийнх нь хүүхдэд тохироогүй байдгаас болж асуудал үүсдэг. Ер нь хүүхэд гэдэг бол тийм ингээд хүний амаар хоололдог туршилтын одоо объект амьтан биш учраас бид мэдлэгтэй байхгүй бол хүүхдийнхээ ходоод хоол боловсруулах замыг эргэшгүй өөрчлөлтөнд оруулах аюултай байдаг тулаас ийм учраас ээж аавууд маань хүүхдээ нэмэлт хоолнд орохоос өмнө өөрсдийнхээ мэдлэгийг хүүхдийнхээ нэмэлт хоолны талаар чадварыг одоо эрүүл мэндийн боловсруулалтаа маш сайн байлгаж хүүхдээ нэмэлт хоолнд оруулах ёстой. Үүнээс гадна ээж аавууд маань бас нэгэн гаргадаг алдаа бол одоо хүүхдээ хэдэн грамм хоол идэх ёстойг мэддэггүй, хэдэн грамм идж байгааг мэддэггүй. Жишээ нь ингээд жингээ алдагдaltaй хүүхдэд за танаа хүүхд жингээ алдагдaltaй байна. Та хоёр яаж хоолдог вэ гэж зөвлөгөө өгөх гэхээр манай хүүхэд нэг юм бор аягаар иддэг гэдэг. Гэтэл өнөөдөр тэр нь хэдэн миллилитрийг ерөөсөө мэддэггүй. Өнөөдөр нөгөө бор аяг нь жижигхэн хундагнаас ахуулаад хуулах хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг учраас эргүүлээ тэрүүгээр нь зөвлөгөө өгөхөд айгүй хүндрэлтэй байдаг учраас болж өгвөл ээж аав маань манай хүүхэд хэдэн грамм иддэг, өдөр унтаж босоод хэдэн грамм иддэг, бантангаа тэд иддэг гэж явах юм бол эмч нар бид нар та бүхэнд хүүхэд чинь хоол нь хангалттай байна, дутагдaltaй байна гэд хоол тэжээлийн зөвлөгөө өгөхөд илүү төхөмтэй байдаг юм аа. Зарим тохиолдолд хүүхдүүд хоолнд ерөөсөө угаасаа дургу болсон байж байгаа. Энд бол олон шалтгаан байдаг. Нэгдүгээрт бол одоо хүүхэд би түрүүн хэлсэн тархины даралтай хүүхэд бол угаасаа толгойн өвдөд хоол идэхгүй байх, агаар гуйдах, буруу асрах, эхнээсээ хоолыг бага хэмжээгээр хангалттай биш өсөөр хагаад хоолн дургу болгох гэх мэт алдаа байхаас гадна хүүхдэд хит амттан их өгснөөрөө хүүхэд нөгөө амттан цатах мэдрэмжийг үүсгээд яг үндсэн өөрийнхөө бие эрүүл мэндэд хэрэгтэй хоолоо идэхгүй байх хандлага байдаг. Мөн хөхүүлж байхдаа анхаарал төвлөрч хүүхдтэйгээ сайн тогтвортой сууж хөхүүлэхгүй ингээд босон суун тогтворгүй ээж нь өөрөө анхааралгүй хан шиг ингээд өөрөө хөхүүл цуухтаа өөр ажил амжуулаад хөхүүлээд байхад хүүхэд гэдэг нь өөрөө тогтвортой хөхөлтөөс болоод бас хөхөндөө дургу болчдаг. Нөгөө цаашдаа бас нэгэн асуудал нь бол хүчил төрөгчийн дутагдaltaй, тархины даралттай, бие нь ямар нэг хэмжээгээр өвдсөн хүүхдүүд бол хоол идэх дур сонирхол буугаад тэр нь цаашаа үргэлжилсээр хагаад айжамдаа хоол идэх сонирхолгүй хүүхэд бэлдэгддэг. Эдгээр хүүхдүүд бол маш их жингээ алдагдaltaй болсон байдаг юм аа. Ийм учраас ээжүүд хүүхдээ ер нь зөв зохистой хоолтыг ингэж одоо өөрсдөө зөв зохион байгуулж хүүхдээ зөв удирдахгүй бол манай хүүхэд энэнд дуртай, манай хүүхэд энийг л идэхгүй болдгоо гэд буруу хоол өгөөд авах юм бол хүүхэд маань хоолн дургу болох нэгэн шалтгаан болдог. Мөн хүүхдийг суулгаж байгаад хооллохдоо бас нэгэн анхаарах зүйл нь бол хүүхдийг хоолж байгаа өөрөө маш чимээгүй, ямар нэгэн анхаарал сарниулах зүйлгүй байж бид нар хүүхдийг хоолнд оруулах ёстой. Гэтэл бид нар нөгөө хүүхдийн анхаарлыг сарнихаар зургттай өрөөнд хүүхдээ хоололж яадаг. Инхээр нөгөө хүүхд хоол идэхээс илүү зургт руу анхаарах гэх мэтчлэн хоолндоо анхаарч сурдаггүйгаас болоод цаашдаа хоолнд дуртай байх чанар нь буурчдаг. Мөн хүүхэд бол дандаа хүнээс ингээд талархлын үг, магтаалын үгийг сонсож явах хэрэгтэй. Гэтэл бид нар бүр няраа хөхүүлж явах үедээ ч гэсэн ээж нь хөхүүлж байхдаа миний хүү ямар мундаг хөгсөн, миний охин ямар мундаг хөгчвөө гэж урамшуулахгүй хүүхэд ингээд байн урмыг хүсч яадаг. Учираас энэ нь дутагдсанаасаа цаашдаа бол хоол тэжээлийг бас хүүхэд хоолндоо дургу болоход бяцхан ч гэсэн нөлөөлдөг учраас та бүхэн хүүхдээ төрсэн цагаас нэхлээ дандаа магтаж, дэмжиж хоолж хөхүүлж авахыг уриалж байна.